Зохиолч А. Үүрийн туяа. Нулимс дагсан амьдрал. 6 дугаар хэсэг. Марлаа Цэндээ хоёр инээлтэн хөтөлцөн алхацгаана. Цэндэгийн гэртэрэн хамтдаа элдвийг ярилцсан гэрийг хамт цэвэрлэж хоол хүртэл хамт хийлээ. Цэцэрлэгийн тарах цаг болж хоёр дүүг нь аваад буцаад тэдний дэрнэ. Өнөр олуула бужигналдан инээлдэх халуун дулаан гэр бүлийг харах нь марлаа цагаахан атаархал төрж байлаа. Орой болж гэрийн бүх гишүүд цугларан халуун хоолоо идэж нэг нэгнээ шоглон инээх нь тэр гэрийг улам бүр дулаахан болгоно. Би ч одоо явъя да. Аав ээж маань санаан зовж байгаа. Найз нь чамайг үргээд өгөө. Яах юм бэ? Чи буцаад ирэхдээ ганцаараа шүү дээ. Гэхэд том ах нь алив гуруулаа явъя. Алив Цэндээ бос гэхэд хөөх та юу болов? Юу гэсэн үг юм? Хэдхэн хоногийн дараа найз чинь гадны улс руу сурахаар явах гэж юм шүү дээ. Хизээ дахиж надаар хургуулах үлээ. Миний дүүгээс өөрсгөө шүү дээ. Тэд гурвал марлагийн гэрлүү алхацгаана. Марлаа, чи үнэхээр явахдаа итгэлтэй байна гэж үү? Би ч яммааргүй л байна. Гэхдээ явахгүй бол аав улмал ээжийг зовоно. Тэгээд ч намайг явуулахгүй байна гэж хизээч байхгүй л дээ. Аав үргэлжил биднийг өөрийнхөө хүснээр байлгаж ирсэн. Надад гунигтай байна. Дахиж чам шиг найз надад олдохгүй. За найз нь 5 жилийн дараа хүрээтэл ирнэ шүү дээ. Тэр болтол харин чи өөр найзтай болж болохгүй шүү заа юу. Мэдээж чи заавал ирээрээ. Манай нааш модтай найзлах хүн олдохгүй дээ. Аха, та ямар муухай юм бэ? Үнэн л үсттэй гэж инээлтэн. Марлаа гэртээ орж ирэхэд чи яасан оройтдгийм бэ гэж сүрэн санаан зовсон байдалтай асууна. Гэтэл цаанаас нь гамбаа гарч ирэн чи миний хэлснийг ойлгоогүй юм уу? Би чамайг ямар нэгэн хэрэг тарваа гэсэн. Үгүй аваа. Би Цэндээгэнд хоол идэж байгаад үсэж өөхөх гээд байна уу? Би чамайг цадахгүй байна уу? Тийм биш ээ. Аав уучлаарай. Би маргаашнаас оройтхгүй. Маргаашнаас чи хаашаач гарахгүй. Зөвхөн гэртээ байна. Аава, намайг уучлаач дээ. Би дахиж оройтхгүй. Шавхруу 7-оос хэдэн гуйлагчтай нийлнэ. Дээрээс нь тэр шавхруунаас нь хооллно гинэ. Чамайг завхаа тоогоогүй бол чамайг тэр шавхруун дунд чинь шидчих байсан юм. Харин чи азтай байна. Тийм айлын хүү тогтсноо их юм гэж бод. Их шигээ азтай юм гэж гээд цааш өрөөрөг орлоо. Марлаа уйлан суухад сөрөн юу ч хийж чадалгүй галтгооныхоо өрөөнд орон хий тимээ ширээ орчин зогсно. Маргааш нөгөөдргээд олон өдөр өнгөрлөө. Марлаа хаашаач гарч чадсангүй. Өдөр бүр Цэндээ цонхон дор нэрчгээд гараа даллаад л буцна. Явх хугацаа дөгсөөр 2 хоногийн дараа гэхэд тэр өөр улсад, өөр газар, өөр орчинд сэрнэ гэхээс түүнд маш хэцүү санагдаж байлаа. Урдын лайдал цонхоор харан Цэндээ хүлэн зогсно. Цэндээч болон дойроод ирж байгаа харагдахтай зэрэгцэн түүний хажууд нэгэн хүүхэн явсан нь Алтан баяр байлаа. Марлаач яах учраа олохгүй сандран догдолж толныхоо өмнө очин үсээ нэг янзлаад буцан цонхон дээрээ ирэхэд Цэндээ гараа даллана. Марлаач гараа зөрүүлэн даллахад Цэндээ баярлан нэмсэглээд хажуу зогсоо Алтан баяр руу зааснаа дараа нь өөрлөн зааж гараараа зүрхэн хэлбэр үүсгэн инэ. Хайртай хүүхнийхээ царайг магадгүй сүүлийн удаа харж байгаа нь энэ бах. Түүний зөөлөн дулаан нэмсэглэлийг хараад Марлаа улам бүр догдлоно. Яг энэ үед түүний өрөөний хаалга онгойж сүрэн орж ирлээ. Ээжээ, би зүгээр гэд сандрахад аав чинь байхгүй байна. Бушуухан одоо зогт. Юу? Гэж тэр гайхахад сүрэн түүн дээр дөхөн ирээд түүнийг тэврээд ээжигээ уучлаарай. Би чамайг өөрийнхөө амьдралаар амьдруулахыг хүсэхгүй. Яг одоо яв гуйж байна. Аавда баригдаж болохгүй шүү. Ээжийнхээ юу яриад байгааг гүйцэтсэн ойлгоогүй ч ойр зүрийнхаа зүйлсийг зөвхөндөө хийгээд гарах гэсний ээжигээ тэврээд би хизээш танд
гомдож байгаагүй шүү. Гэхэд сүрэн охиныхаа гарт мөнгө атгуулад хурж чадах тэр газар руугаа яв. Хизээч битгий гэртээ ирээрэй. Энэ орчлон дээр аав ээжгүй гэж бодоод амьдр. Миний охин аз жаргалтай амьдрах ёстой шүү. Аз жаргал гэдэг мөнгө биш шүү дээ гэд хазар дээр нь үнслээ. Сүрэн нулимсан арчин үлдлээ. Марлаа тэдэн дээр гүйн гарч ирээд яг одоо надтай хамт зүгтмаар байна уу? Намайг л гэж байгаа бол та хоёр надтай хамт яваач гэхэд Алтан баяр түүний гараас хөдлөөд би чамтай хамт шүү гэд цэндээ рүү хартал тэр ч мөн тэдэнтэй хамт гэдгээ хэллээ. 6 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал. 7 дугаар хэсэг. Үе тэнгийн 3 хүүхэд гинэн томоогүй зангаар нийлэн юу хийж, юу хүлээж байгааг ч мэдэлгүй адал явдалд өөрийн ирэхгүй дурлан гүйцгэн. Марлаач мөнгөө гаргаж ярин тэд хамтдаа хоол идэж гадуур зугааллаа. Орой болоход тэд хоноглох газар хайж хэд хэдэн буудалд орохыг хүссэн ч хүүхэд оруулахгүй гэсэн хариу сонсно. Энэ байдлаараа худлаа юм шүү гэж цэндээ хэлэхэд Марлаа санаа алдна. Харин Алтан баяр алив хамт явцгаая. Надад нэг таньдаг хүн бий гэд тэднийг дагуулan нэгэн жижигхэн буудал дээр ирлээ. Үүдээр нь ороход нэгийн хижээл насны ихт сууж байх бөгөөд "Гүүш Алтан баяраа, миний дүү энд юу хийж яваа юм? Эмээ нь яасан зүгээр үү?" "Эмээ зүгээрээ. Харин та бидэнд хоноглох өрөө олоод өгөөч." "Чи чинь юу ярьдаг хүүхэд вэ? Юу гэж тэгж болдгийм? Та гурав чинь насанд хүрээгүй. Дээрээс нь гэр орондоо байхгүй юугаа хийцгээж яваа хүүхдүүд вэ?" "Эгчээ, би танаас гуйж байна. Эмээ дээр оюунаа их чирчгсэн байгаа. Тэгээд ч энэ миний найз охин аав нь гадаад руу явуулах гээд байгаа юм. Тэгээд л гэхэд өнөөх эмэгтэй чангачга инээгээд хөөх хөөрхий гэрээс нь оргуулж яваа хэрэг үү? Та нар ч аргагүй л хүүхдүүд байна да. Эгчээ, бид мөнгийг нь хангалттай төлнө гэд халаасаа удлан нэлээ мөнгө гаргаж ирэхэд өнөө хүүхний царай өөрчлөгдөн "За яах вэ? Ганц л хонон шүү. Шууган тариад байваа. Орцгоо" гэснээ. "Алтан баяраа, маргааш гэртээ хараарай. Айлын охин гэрт нь хүргэж өг. Эмээ чинь чамайг өсгөх гэж яаж хичээж байгаа үлээ дээ. Жоохон ч гэсэн ухаантай байгаач. Сургууль соёлгүй гудамж мэдрэлсэн болох нь дутаа юу? Овоо хөрхөн даруй юм болов уу гэсэн чинь" гэхэд "Уучлаарай эгчээ. Та хэнд ч битгий хэлээрэй" гэж Алтан баяр үгийн таслан заасан өрөө рүү норохоор явлаа. Тэр гурав шөндөө элдвийг ярин инээлдэн хонцгооно. Цэндээж аль хэдийн ядарсан шинжтэй орондоо орон унтсан байлаа. Алтан баяр Марлаа хоёр цонхны дэргэд сун тэнгэр дэх од руу ширтэнэ. Өнөөдөр үнэхээр цэлмэг орой байна тийм ээ. Тэнгэр дэх оддод үнэхээр гоё харагдаж байна шүү. Ингээд чи эмээтэйг амьдардаг юм уу? Тийм ээ. Манай ээж намайг жоохон байхад ослоор өөд болчихсон. Харин аав өөр хүнтэй суучихсан. Тэгээд л би эмээ дээрээ үлдсэн юм да. Оо, тийм үү? Чи аавтай гомддгоо? Үгүй ээ. Тэр хүн насаараа ганцаараа явна гэж байхгүй шүү дээ. Эртгэнж амьдралаа бодсон нь дээр би эмээтэйгээ байхдаа илүү амар тайван жаргалтай байдаг юм. Аав уг нь намайг авч явна гэдэг л юм. Би явдаг юм уу? Яах юм? Би шинэ амьдралд нь орвол аавд минь л хэцүү байх болно. Бас би байхгүй бол эмээ минь ганцаараа хэцүүдэн шүү дээ. Тийм байх нэ гэж толгой дохиод чиний мөрөөдөл юу вэ? Миний мөрөөдөл үү? Сургуулаа төгсөөд эмчийн мэргэжил эзэмшээд хайртай хүнтэйгээ суугаад зөндөө олон хүүхэдтэй болох. Гэхэд Марлаа инэв. Яасан? Тийм инээдтэй мөрөөдөл байна гэж үү? Үгүй дээ. Гоё мөрөөдөл байна. Гэхдээ манай сургуулийн хамгийн шилдэг хүүхэд арай өөр мөрөөдөлтэй байх болов уу гэж бодсон юмсан. Хүн ер нь энгийн зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм шигэ. Бүр хизээч биелшгүй мөрөөдөл хүсчгээд тэрэндээ хүрэхгүй болохоор урам хуурдаг баг. Биелшгүй гэдэг чинь мөрөөдөл биш гэж үү?
Хэрвээ энгийн зүйл хүсээд тэрэндээ хүрэхийг хүсвэл зориг болчих юм шүү. Нээрээ тэм ч юм уу гэж Алтанбаярын нэв. Гэхдээ би эмээг аваад дэлхийн бүх орноор аялахыг хүсдэг юм. Бас манай эмээ маш гоё дуулдаг. Нэг удаач болов эмээгээ тайзан дээр дуулж байхыг нь хармаар байна. Чи эмээд их хайртай бололтой. Тэгэлгүй дээ. Миний бүх зүйл шүү дээ. Гэснээ марлаа руу харан чамтай уулзрах хүртэл. Гэвтэл марлаа түүн рүү харан юу? Би чамайг анх харж харц тулгарснаас хойш чи гэдэг хүн миний бодлоос огт гараагүй. Марлаа тэрхэн зур ичингэрж за унтцгаая орой олчлоо гэд цэндэгийн хажуугаар орон хэвтлээ. Өглөө болж цэндэгийн нүүрэн дээр нар тусахад сая нэг сэрлээ. Энэ марлаа надтай цуг унтаагүй бах та гэд босон Алтанбаярын хажууд гайтал байсангүй. Ариун цэврийн өрөөнд тайсан ч байсангүй. Алтанбаярыг дуудан марлаа хаашаа явсныг мэдсэн үү? Юу? Шөнө миний хажуугаар ороод л унтсан штэ. Байхгүй юм штэ. Юу? Тэр хаашаа явсан гэж гээд шууд босч ирэн ийш тийш хартал ширээн дээр нэгэн цаас байлаа. Түүний дэлгэн хартал марлаагийн захив. 7 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 8 дугаар хэсэг. Унтаад л байна уу? Хичээлээсээ хоцорлоо шүү дээ. За тоглосон юм аа. Та хоёртойгоо нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөнд маш их баяртай байна. Би хизээч ийм ад жаргалтай өдрийг өнгөрөөж байсангүй. Та хоёр бол миний учирсан хамгийн сайхан хүмүүс билээ. Юу ч шилжлгүй явсанд уучлаарай. Би яг үнэндээ хэн нэгнийг надаас болж хохирохыг хүссэнгүй. Цэндээ чи бол миний хамгийн сайн найз. Чамд минь сайн сайхан гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үргэлж энэ эерэг зангаа бусдад түгээж яваарай. Намайг буцаад ирэхэд чи ямар нэгэн их сургуульд ороод заавал төгсчихсөн байх шүү. Алтанбаяраа чи мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Харин хизээ нэгэн өдөр би буцаж ирэхэд чи мөрөөдлөө биелүүлээгүй байх юм бол би чамтай суухгүй шүү гэж захиандаа бичсэн байлаа. Марлаа өөрөөр босон цэндээ Алтанбаяр хоёрыг сэрэхгүй гэж хичээн бослоо. Цүнхэнд байсан бал цаасаа гарган хичээнгүлэн захиа бичиж үлдээлээ. Өрөөнөөс гарахдаа эргэж нэг хараад би заавал ирнэ. Тэгээд гурвуулаа жаргалтай уулзцгаая гэж хэлээд гарч явлаа. Надаас болж олон хүмүүс хохирч болохгүй гэд амандаа дахин хэлсээр гэрийнхээ гадаа ирлээ. Гэртээ юу болсныг маш сайн мэдэж байлаа. Өөрийг нь байхгүй явсныг мэдээд аав нь ээжийг нь зүгээр өнгөрөөхгүй нь мэдээж. Уртаас урд амьсгаа аваад гэртээ орж ирлээ. Хав харанхуй байх бөгөөд чимээ энэргүй байлаа. Аав ээжийнхээ өрөөний хаалгыг сэмээрхэн онгойлготол ээж нь шалан дээр хэвдэж байлаа. Ээжээ, та зүгээр үү? Сэргэлдээ гэхэд сүрэн нүдээ арайхийн нээж түүний амнаас цус гарсан байх бөгөөд нүүр ам нь бүхэлдээ хавдаж бөхөрсөн, биеийн шалбарж бөхөрсөн хэсэг нь зөндөөн байв. Чи яагаад буцаад ирэвэ? Ээжээ, би таныг ийм байдалд үлдээмээргүй байна. Уучлаарай. Таныг орхиж авсанд уучлаарай. Би зүгээрээ. Чи явах хэрэгтэй байсан юм. Чи миний алдааг давтах ёсгүй. Та юу яриад байгаа юм бэ? Та юу ч битгий яар. Одоо та 50 амрах хэрэгтэй гэд арай ядан өргөж түшиж явсаар орон дээр нь хэвдүүллээ. Өвчин намдаах эм өгөөд хажууд нь хэсэг сув. Би муу ээж юм аа. Чиний төлөө юу ч хийж чадсангүй. Би охиныхоо ирээдүг өөрийн гараар нураачихлаа. Уг нь ээж нь чамайг сайн сайхан явуулахын тулд. Хаалга онгойх чимээ гарлаа. Гамбай хэдэн хүмүүстэй хамт орж ирэн марлааг харснаа шууд л алгадав. Сүрэн босч ирэх гэсэн боловч тэнхийг хүрсэнгүй. Чи юм уу зол босго. Надаас зугтаах гинэ.
Тэр чигээр явчихгүй яасан юм? Ээж шигээ бас мөнгөний амтан дуртай байх нэ. Тийм үү? Гэд ахин цохих гэснээ болж чи үдээс хойш нисэн. Ойлгов уу? Алив жавхаа тэлд уулга. Тэд өнөөдөр нисэх ёстой. Гэд өрөөнөөс гарлаа. Марлааж уйлж ээждээж үг хэлэлгүй өрөөнд орлоо. Хувцас бэлтэн суухдаа тэр аавыгаа яагаад өөрт нь ингэж дургүй болсныг ойлгож чадахгүй уйлдсан. Өрөөнд доторх өөрийн зүйлсээ янзлаж байх зууртаа Алтан баярт зориулж бичсэн захианы ноорг олдно. Эхнээс нь уншаад надаас ийм сайхан үг гарсан байх нэ. Баяртай. Анхны хайр минь. Хэрв чи намайг хүлээж чадвал би заавал ирнэ. Гэд захийг элгэндээ тэрв. Гадаа нэгэн танил хоолой марлаа гэж дуудах сонсогдно. Марлаа хармаар байвч тэр хоолойн эзнийг таних байсан учраас харахыг хүссэнгүй. Марлаа гараад ирэл дээ гэж уламжанга дуудана. Намайг уучлаарай. Би яаж ч чадахгүй. Зүгээр л яваад өгөөч. Гуйж гэж уйлна. Хажуу өрөөнөөс энэ муу новш хэн болоод гэх аавынхын дуу гарахад марлаа айд сандран аав дээрээ очиод ааваа гуй хэрэггүй тэр хүнд битгий муу зүйл хийгээчтэй. Би явна. Явна. Ааваа уучлаарай гэж өвдөг сөхрөн гуйв. Оо за чи яг ээж шиг юм гэж намайг хоёр дахь уурдагдана гэж бодсон уу? Алив гараад тэр муу новшийг энэ байранд хизээж ирж чадхааргүй болгоодох гэж хамт ирсэн гурван туслагтай тушаал болгов. Битгийлдэ хэрв та тэр хүнд гар хүрвэл би явахгүй. Жавхаа болон аавд нь таны талаар бүгдийг хэлэх болно. Йоо чи одоо намайг сүрдүүлж байгаа хэрэг үү? Инээ түрчглээ. Би энэ залууг чинь алчхаж чадна шүү. Хэрв чи тэр үед яг наад үгээ миний өдөөс хилээд суул да. Хаалганы хонх дуугарлаа. Түүний туслах залуу хаалгыг нээхэд жавхаа аавынхаа хамт зогсож байлаа. За бүх зүйл бэлнэ үү гэж дорж инээмсэглэн орж ирэхэд дөнгөж сая л охин лууга харж байсан тэр ширүүн харц зөөлөрч түүн рүү инээмсэглээд байлан байлгүй дээ. Манай марлаа явахдаа догтлоод өглөөр дуусаад бүх юма бэлдчихсэн тийм ээ гэж түүн рүү харан толгой дохиход марлаач мөн толгой дохив. За орцгоо цай уу? Алив марлаа. Хүн ирчгээд байхад цаавнд бэлдээж гэд тэдний зочны өрөө рүү дагуулan орох зур марлагийн чихэнд тэнийг юм хийгээд үзээрэй. Би энэ гадаа байгаа бандийг чинь хизээж дахиж орилохорг болгоод өгч чадна шүү гэж хэлээд цааш авлаа. 8 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 9 дугаар хэсэг. Марлаач дахин юу ч дуурч чадалгүй галтгоонд орон цай бэлтлээ. Бэлдсэн цагаа тэдэнд авчирч өгөхөд танаа хүн эзгүй байгаа мó гэх доржийн асуултанд гамбаа царай нь хувьсгийн өөрчлөгдөөд үгүй би энэ өвдөд дээрээс нь охиноо олон жилээр 20 орон руу явна гэхээр сэтгэл нь тавгүйдсан бололтой юм. Өчигдрөөс хойш орноосоо боссонгүй гэж яринга марлаа руу харлаа. Марлаач харцнаас нь дальдчин бошуухан цайгаа өгчхөд өрөө рүүгээ яв. Түүний араас жавхаа даган өрөө рүү н орлоо. Чи яах гэж яваа юм? Зүгээр л ойрд чиний өрөөнд орж ирээгүй юм байна. Яг л хിവэрэ байна шүү. Хоёулаа багада тоглодог байсан яг л тэр хിവэрэ. Яагаад өөрчлөгддөггүй юм бэ? Намайг дурсах гэж үү? Гэхэд чи тоглоод байна уу? Надад чамтай тоглох тэнгэл алга. Би сая чиний хайртай залуу харсан. Бас аавч мөн адил. Гэхэд марлаа түүн рүү харан тэгээд юу гэж? Тийм ээ, тэрэнд би хайртай. Тиймээс аавда надтай хамт яммааргүй байна гэд хэлэлтэй. Чи угаасаа сэтгэлгүй хүнтэй хамт явж яах гэсэн юм бэ? Марлаа, би угаасаа чамайг авч явна. Чиний наад сэтгэл чинь хэнд ч байсан хамаагүй. Харин чи намайг дагаж явахгүй гэвэл энэ залууд чинь таагүй зүйл тохиолдох байх та. Өөр хиймэн зурдаар өнгөрөх юм уу? Аль эсвэл өөрөө зурдаар өнгөрөх юм уу?
Ер нь хүний амьдралд юу ч тохиолдох үлээ дээ. Тийм биз дээ. Чи л ухаантай байвал амьдрал өрөндгөрөл өрнөн шүү дээ. Чи ч бас ааваас ялгагдах юм алгаа. Би чамайг арай өөрөөр дүгнэж авсан юмсан. Чи ч адуус олжтэй авхаа. Түүнд дөхөж ирээд хазрын зөөлхөн илээд чи хэдхэн цагийн дараа минийх болно. Аль эсвэл тэр залуу чинь Тэнгэрийнх болно шүү. За ухаантай л аж үзээрэй дээ. Гэж жуумалзан инээх нь марлаа охины дургийг маш ихээр хүргэж байлаа. Гэвч тэр тэдний эсрэг юу ч хийж чадахгүй гэдгээ маш сайн мэдэж байв. Цонхоор сэмээрхэн нуугцаар хартал Алтанбаяр сандалд суусан хэвээр байхаж. Удалгүй түүн дээр цэндээ зармаг авчирч өгч байгаа харагдлаа. Гэвч тэр авсангүй. Удалгүй тэдний нисэх цаг ойртож онгоцны буудлын руу хөдлөх болов. Марла, охин минь болж байна уу? Гэж гамбаа ихэд элдэг асуух нь түүний бүр их дургүй хүргэнэ. Арай болоог байна. Би ховцоо бэлдэж дуусааг байна. Жавхаа. Зүгээр дээ. Марла чи өмссөн хувцастайгаа явахтал болно. Би очиод чамд хувцс хэрэглэгч нь бүгдийг нь шинээр аваад өгчихье. Бид одоо л хөдлөхгүй бол хоцрох гээд байна. Марлаач чухал гэсэн хэдэн зүйлсээ цүнхлэн ахин нэг гар дээш барин гарч ирлээ. Ээжийнхээ өрөөнд орон түүнийг үнсээд ээжээ, охин нь таньда хайртай шүү. Би хизээж танд гомдож байгаагүй шүү. Би бодорой. Охин нь удахгүй ирнэ. Гээд ээжийнхээ газар дээр үнсээд нулимс унгаан шуудхан л өрөөнөөс гарлаа. Ингээд тэд гэрээс гарч ирэхэд Алтанбаяр цэндээ хоёр марлаа дээр гүйн ирлээ. Гамбаа хориглох гэхэд Жавхаа. Зүгээр дээ хаа. Найзуудтайгаа салах ус хийгэлдэ. Хизээч уулзалт авлээ гэж хэлээд машиндаа суулаа. За 5 минут шүү. Тэнийг зүйл хийвэ гэж чихэнд нь гамбаа шивнэлээ. Чи ингээд явчихж болохгүй шүү дээ. Чи бид хоёртой хамт зүгтааж болох байсан. Гэж зэндээ хэлэн түүний гараас барин чи аавда хэлчих. Би үлдмээр байна гэд. Чи миний аавыг ямар зантайг мэдэж байгаа зү? Би та хоёртой явж чадахгүй. Чи эрен эцтэй гэж Алтанбаяр хоолой зангируулан асуулаа. Тийм ээ. Би заавал ирнэ. Тэгвэл би чамайг хүлээнэ. Чи хэр удах вэ? 4 жил биш ээ. 5 жил. Хамаагүй. Би чамайг 10 жилч хүлээж чадна. Сайн яваарай. Би одоорой. Мань бэлэг. Үүнийг харах бүрдээ намайг дурсаж яваарай. Гэж гарт нь атгууллаа. Марлаа хальт харвал зүүлд байхаж. Шуудхан л халаасандаа хийв. Мух охин намайг орхиод явчихаар би яах болж байна? Гэд зэндээ түүнийг тэрэн уйллаа. Марла, одоо суу. Явъя. Хоцрох нь байна. Гэж гамбаа уурлангуй хэлэхэд Марла яран машин руу алхлаа. Тэр суух гэснээ эргэж харангүйгээд Алтанбаярыг чангаас чанга тэврэв. Би ирнэ. Намайг хүлээгээрэй. 5 жил. 5 жил шүү. Гэж жихэнд нь дахин шивнэв. Буцаад машинд очин суулаа. 14 цагийн нислэгт Жавхаа Марлаа хоёр хамт суулаа. Чи анх удаа нисэж үзэх гэж байгаа лөө? Бид хээ. Би чиний дэргэд байна. Гэд гараас нь хөдлөх гэтэл гараа татан авав. Одоо бүх зүйл буцааж болохооргүй болсон. 9 дугаар хэсэг төгсөв. Нулимс дагсан амьдрал 10 дугаар хэсэг. 5 жил гэдэг харамсан сүмэт өнгөрчээ. Энэ хугацаанд Марлаа Жавхаа хоёр хоёул хичээнгүйлэн суралцаж сургуулаач амжилттай төгсцгөв. Марлаа 1 сарын өмнө их сургуулаа төгссөн бол Жавхаа яг энэ өдөр сургуулаа төгсөж байлаа. Марлаа түнд гинти бэлэг барихаар гэртээ түүнийг ширээ засан хүлээн суув. Байн цагаа харан одоо л ирж байх ёстой доо гэж амандаа бовтнон зассан ширээн дээрх зүйлсээ ганц нэгийг амруугаа хийн суулаа. Утас руу залгамаар байвч өөр хотод байгаа гэд удлаа хэлж түүнд гинтийн бэлэг барихаар шийдсэн байсан тул
залгаж чадсангүй. Өнөөдөр нэрээ төгсөлтийн үдшилтэд тэрэн дээрээ орж байгаа юм болов? Уг нь надад орохгүй л гэж хэлсэндээ арай над дээр ирэх гээд явчихсан юм биш байгаа. Нэг залгаад үздэг юм билүү? За ангийнхнаа хараад сэтгэлэн догдлоод үдшилтэд орохоор л болсон юм байлгүй дээ. Нойр хурчвэн жоохон амраад авдаг юм билүү? Гэд унтлагын өрөө рүүг орох гэтэл хаалга онгох чимээ сонсдлоо. Марлааж догдлон шуудхан ширээн дагуур орон нуугдлаа. Чимээ чагнан чимээгүйхэн суудал тэр ганцаараа биш байгаа нь мэдрэгдэнэ. Нэг эмэгтэй хүний эрхлэн инээхэн сонсдлоо. Марлааж гайхан найз нь болов уу гэд гарч ирэх гэснээ хийсэг ажин тэдний байгаа зүг рүү харвал жавхаа нэгэн Америк эмэгтэйдээ янаглан зогсож байхыг харлаа. Шуудхан ширээн дороос гарч ирэн "Чи юу хийж байгаа юм бэ?" гэж сандрах, гайхах, айх, гомдох зэрэгцэн түүнээс асуув. Жавхаад сандран өнөөх эмэгтэйг өөрөөсөө түлхэн "Хайрт минь, энэ нөгөө юу чи буруугаар ойлгоод байна" гэхэд өнөөх эмэгтэй хаалгаар гарan одов. "Чи арайч дээ. Чи хизээнээс эхэлж намайг хуурч байсан юм бэ? Энэ олон жил хуурч байсан юм уу?" "Үгүй дээ. Чи буруугаар ойлгосон байна. Би согтоод алдаа гаргачихаж юу гэж дээ, юу боллоо гэж би чамайг хуурах үлээ дээ. Энэ манай ангийн охин чи танин үсттэй. Яагав? Би чам дээрж байсан шүү дээ. Надад хайртай болчихсон гэд араас гүгээд байгаа гэд. Чи бид хоёр энэ олон жилүүдэд би биенээс алхамж холдоогүй. Би чамайг яасан гэж хуурах юм бэ?" "Тийм ээ. Чи бид хоёр холдоогүй. Гэхдээ 7 хоногоор ажиллаар холдоод явхад чи намайг хуурчж байгаа юм уу? Тэр тусмаа чи бид хоёрын амьдардаг гэрт үү?" "Үгүй. Үнэхээр уучлаарай. Би согтчихсан байж үнэхээр уучлаарай" гэж түүний өмнө өвдөглөн сууж түүний гарыг атхан түүнээс уучлал гуйлаа. Марла юу ч дуурсангүй харин түүний нүднээс нулимс л уурсан гарна. "Энэ бүгдийг чи надад бэлдсэн хэрэг үү? Ямар гоё юм бэ? Хайраа баярлалаа. Би гэж тэнэг толгой тэгхэд ийм юм хийж байдаг. Чи үнэхээр согтуу байсан болохоор энэ удаад ийм үйлдэл гаргасан уу? Өмнө нь ийм зүйл болоогүй юу?" "Болоогүй. Би чамд ээжийнхээ нэрээр тангаргалъя. Яасан гэж ийм сайхан харигаа хуурах юм бэ? Хоёулаа хоол идэ. Миний хараа. Ямар гоё ширээ засаа вэ? Суучгал та" гэж түүнийг сандал дээр суулгаад өөрөө ширээн дээрх хоолоос том халбагдан идэнэ. "Хараа. Энэ юм бэлэг юм бэ? Чи бэлэг хүртэл бэлчихсэн байсан юм уу?" гэд нарийнхан хайрцагтай зүйлийг аван задлах гэтэл Марла булааж аван "Чи энэ бэлгийг хүртэх хэрэггүй. Зүгээр над хоол ид" гэд бэлгээ барин өрөө рүүгөө уурлан орлоо. Жавхаач араас нороод "Хайрт минь, намайг үнэхээр уучлаарай" гэд хажууд нь суугаад түүний гарыг атхан "Чи санаж байна уу? Хоёулаа хүний нутагт ирээд ямар байдалтай эхэлж байлаа да. Чи намайг яг л өстнөө харж байгаа мэт ширтэж араатантай байгаа мэт аашилдаг байсан. Би чамайг өөрийн болгох гэж ямар их зүйлийг туулж байж өөрийн болголоо доо. Тийм байж чамайг яаж хурах вүлээ? Хэрвээ би ирээгүй байсан бол чи намайг хурах байсан үсттэй." "Тийм ээ. Тэгэх байсан. Тиймээс л чи ирчихсэн байж шүү дээ. Бурхан чи бид хоёрыг учруулсан нь ямар нэгэн шалтгаантай. Чи энд өнөөдөр ирсэн ч шалтгаантай. Чи бид хоёр хизээч салж болохгүй тийм л хосууд гэсэн үг. Тиймээс л чи бид хоёр хоёулаа энд ингэж сууж байна шүү дээ. Би чамайг алдмааргүй байна. Чи миний бүх зүйл" гэд түүнийг үнслээ. Марлааж энэ удаад түүнээс татгалзаж чадсангүй. 10 дугаар хэсэг төгсөв.